Сайн байцгаана уу мөнгөлөг үзэгчдээ. Бас энэ ямар гоё навч вэ гэдэг. Ерөөсөл хүний нүд рүү харж одоо телевиз зурагт ярихдаа тэгдэж шүү дээ тий. Хүмүүс комент руу юм гэдэг энэ үстэй юм юм тэр гэдэг чинь орж гараа санаа шүү дээ бас юм нэг. За шахар асуултаа тэгвэл яалч өдөр үзэж явахдаа 6 удаа үйлсэн бит. Хоёр харин төгч одоо За юу цаанда ингээд ирээдүрөө буцсан нь буюу Back to the Future контентын маань шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар маань бидний хүсэн хүлээсэн бидний дуртай кино золон Баатар ах маань хүрэлцэн ирсэн байна. За хүрэлцэн ирсэнд баярлалаа. За сайн өрсөндөө баярлалаа. Бидний дуртай энэ гэдэг бас хачирч өгч шүү. За танаар сонин сайхан юутай байна. Ойр дуулсангүй. За явахтай аж төрлийгээ сайхан явж байна. Тэгэл одоо би ч нөгөө бага хиймлэр ухааны судалж байгаа. Тэрнийг юм өдөр шөнөгүй судалсаар унтаалаас дөрөнгө шал өөр юм гараад ирчихээ. Тэгэл гүцэхгүй мүү. Танаар л баримжаа аваалаа энэ та ер нь өөрөө тусдаа судалж бодлоо амжихгүй. Би өөрийнх нь хувийн сүгтээ баг юм оруулахгүй шүү дээ. Баг оны өмнө л юм оруулсан. Сүүл он гараад бол дандаа тийм хувийн хөгжлийн тухай видео оруулаад байгаа. Бараг өдөрт нэг ил оруулаад байгаа шүү дээ. Тэр би өөрөө хоббирж өөрөө хийгээд оруулаад байгаа. Ямар ч эвдтер тавьчихгүй. Ямар ч тийм эффекттэй зүгээр сайхан яриа л. Тэгтээ тэдний амар сонирхолтой л байгаа л да. Би нэг методтой тавьчихлаа нэг төвдөр ажиллая гэл. Тэгэл нэг тийм богинохонтэй 5-6 минут тий. За тэгэхээр манай энэ контент маань инфлюенсер контент креатор хүмүүсийн амьдралд хамгийн их импакт үзүүлсэн нөлөөлсөн дэлгэцэн бүтээл кино, дуу, эсвэл ямар нэгэн pop culture хэсэг аль эсвэл заавал тийм сүртэй биш зүгээр сэтгэл үлдсэн зүйлүүдийг ухаж ярилцдаг байгаа. Тэгэхээр энэ контентынхоо анх санааг олохдоо би Back to the Future-ийн гурвалсан киноны Doc Brown-ы ишлэлээс чиний ирээдүйн чинь бичигтэйг байгаа. Ирээдүйн чинь бичих үнэн чи өөрөө шүү. Тийм болохоор сайн ирээдүй, гоё ирээдүй бичээрэй гэдэг хэлдэг шүү дээ англиар. Юу лээ? Отхон тийм байх тий. Make it a good one гэдэг. Тэгэхээр яг үндсэн бичлэгийнхээ хэсэг рүү хойлоо танд ингээд зүгээр сэтгэлд чинь тийм хоногсон ишлэлээс эхлэе. Тэгэхээр нэг хоногсон байнг гэх нь одоо бас хэцүүтэй байнгын амд уншлаг болгосон биш. Ерөнхийдөө нэг хаяа нэг бодож исэн санаанд үүдэх нэг хэдийн ишлэл. Тэр нь Godfather киноны 2 дугаар анги нөхөө. Тэн дээр нөгөө манер хэлдэг байхгүй нөгөө өрөөнд дагуулчиход найзуудаа ойрхон байлга. Гэхдээ дайснаа бүр илүү ойрхон байлга гэдэг. Тэгээ энэ үг яг гой санагддаг юм. Чингис хаан ч бас тийм хүн байдаг шүү дээ. Нус очоод дайсныхаа хүнийг өөртөө ойрхон болгож ийсүүлж авдаг ч. Тэгэхээр энэ үгийн утга нь юу гэхээр одоо юу гэж тайлбарлах юм те. Найз ч угаасаа ойрхон байдаг окей. Дайсан чинь хол байх юм бол юу гэж байгааг мэдэхгүй араас яаж чутгаж магадгүй те. Бүр илүү ойрхон байх юм бол тэрийг ойроос хараад тэрнээс хамт төгжөд илүү суулцах гэдэг байгаа байхгүй. Зүгээр энгийнээр хэлэх юм бол тиймэрхүү утгатай. Энийг бас нууц төвчөнд Монгол хэлбэрүүд бол яваалгаа тий. Тэгэхээр энэ нэг санаанд орсон ишлэл байгаа. Одоо ч нэг Майкл Кролинаас чинь нэг өрөөнд орж ирээд аав надаа ингэж хэлдэг байсан ингээл календарыг тэгээ ярьдаг байхгүй. Нэг хүнд хэлдэг чинь өрөөнд дотор нэг иймэрхүү өрөөнд дотор сайхан яриад. Godfather загламаас эцэг киноны 2 дугаар анги дээр гардаг үг ишлэл байна. Nice гоё ишлэл. За тэгэхээр таны хувьд хамгийн их давтан үздэг кино эсвэл цуврал? Би бол яг цаг цагаас хамаараад бас юм их олон давтаж үзэхээ байчжээ. Хууч нөгөө нэг одоо залуу хөдөө хөгшмөж хвшилдэг. Тэгэхээр үед бол өмнө нэг 2000-аад оноос хойш 10-аад оны үед бол давтаж үздэг сурлууд байсан. Одоо болохоор бас ингээд заримдаа шинжлэхтэй байна. Яг гоё гэх юм бол би Breaking Bad те монголоор нөгөө нэг айгуу гоё хөөрхөн орчуулсан байсан орж ирэхгүй. Breaking Bad чинь Монгол HD телевизээр гарчсан баха. Дангаар нь бас ингээд Look TV дээр тааш давтаж үзсэн санаад байна. Энэ бол яг ингээд бүх цуурлын IMDb дээр нэгт яваад идэх шиг санагдах юм нэлээд өндөр идэг баг. Утга санааг нь ярих юм бол энгийн номхон одоо гол дүрийн маань Walter White чинь энгийн сайхан маш зөв хүн шүү дээ тий. Багш магш гэж хаад бүр чөтгөр болж хувирж чад энийг хувирлыг ингээд янз янзаар хүмүүс тайлбарлах юм бэл л дээ. Яг хувирлахөө эсвэл дотоод түрийг гаргаж ирсэн. Яг ингээд хамгийн одоо nice хамгийн гоё боловсон хүмүүс дотор ийм чөтгөр нуугдчих юм а гэдэг маань нэг ментор кино зохиолын багш маань тайлбарлаж өгч ирсэн. Тэгээ ингээд ийм хувирлж ярьж байгаа маа хамгийн дараа хүмүүс чинь ингээд гараад ингээд буруу зүгээр нь явах юм бол юу ч хийхээс боцохгүй тийм хүмүүс болдсон шүү гэдэг нэг тийм юм ярьж ирсэн. Айгүй олон хүмүүсийн зан характертай нэг кино зохиолын чинь тайлбарлаж ярьдаг хүн жишээ аваад тэгж сонсч ирсэн. За Breaking Bad-ийг бол ингээд давтаж үзэж байна. Бас Чернобылийг нэг урт шилхоор татвар үзэх гэмгүй санагдаад тийм. Тэр болохоор ингээд нэг гоё түүхэн талаас ч юм уу тийм багтдаг мөнгө дээр орчин бүр нэг дахиад давтцдаг нэг юу гэдэгтэй уйдаад байдгүй. Амар сонирхолтой шүү дээ. Нэг жижиг асуудал гарангууд нэг хүнээсээ дамжаал цэцгээр бүр хамгийн том өндөр нь очдөг те яв болсон гээл. Амар завгүй гэсэн чи үгүй энэ маш том хэрэг гээл. За хэлгээл. Чернобыль нэрээ гоё. HBO-гоос өөр хийсэн юу бэ зөө?
Эсвэл дээр үеийнхад байд юм болов. Өөр Орос мосуудын хийсэн хөлбөрүүд байдаг юм бэл. Энд гэхдээ нөгөө том сэдв учраас нөгөө том амшиг учраас янз янзаар л хүмүүс хийдэг юм бэл. Оросуудын хөлбөрүүд хийдэг. Яг бол Чернобылийн мини сэрис гэж англид орж байгаа шүү дээ. Энэ мэн тэнгүүт бидний түүхийг жоохон буруугаар гуйсан мэн Оросууд тааж нэг хөлбөр хийсэн сургатай л багш гэсэн. Оросч угаасаа л одоо бас янз янз хэлэм яриад байгаа. Тэгээд за Breaking Bad гэсэн Чернобыль бас нөгөө Rick and Morty зурлыг бол бас үнэм сарказм амар зөвмөштэй хэллүүд нь англи хэлхүүн тэрийг англиар дахин үзээд энэ ингэж хэлсэн биш өмнөх удаа үзэхдээ ойлгоо юм уу тагж үзэх их гоё гэдэг. Ер нь бол нэлээ бас зарим үгэнд паузж чад бодохоор өгнөж байгаа гэдэг хөө тэр research одоо манай докторын согтуу доктор минь нэлээ сарказм шүү дээ. Тийм үгнүүд бас гоё санагдаад байна надад. Ялангуяа над нөгөө өгөрцөтэй анги амар дуртай. Пикл санчсэл ингээд сэтгэл зүйч төр очихгүй өнгөтэй өөрөө өгөрцөө болонгоо тэгээд атлет тол яваад янз бүрийн робот хүртэл тэгээд эцэснэ ч тэр ингэ бас аюугаа сонирхолтой. Тэгээд Рики Морти үнэхээр сайн цуврал одоо насан туршийн цуврал гэж явж байгаа шүү дээ. Тэгээд яг эндээс сэтэлж одоо олон одоо иймэрхүү яг энэ төрлийн жанрын кино гарахад бас тусалсан болов гэж боддог. Одоо эндээс санаавал өөр улсууд ингээд өөр өөрсдөө хөлбөрүүдээ хийгээд байгаа шүү дээ. За тийм байна да. Би госоо 3 хэлчихв. За Breaking Bad, Chernobyl, Rick and Morty, сүүлийн нь Arcane юм байна. Бас үзэмжтэй. Зураглал вижюал хөлбөрөөсөө тийм. Юуны Hollywood нэг юу сурсан багш нэг ирээд надад тайлбарласан. Arcane яагаад хүмүүсийг үзээд байна гэсэн чинь нүд нь хүнийг шиг байдаг учраас хүмүүс татагдаад ингээд трендлоод вайрлалаад яваад байгаа мэгж тайлбарласан. Яг бол 3D Аркэж 3D мөртлөө тийм компьютер графикс мөртлөө зурмал юм шиг холимог юм технологи байсан байхгүй. Тэгэхээр тийм зурмал юм шиг хүмүүс хүний нүдийг маш гоё жиг юм шиг гаргаж чаддаг гинэ. Тэгэхээр хүн ерөөсөл хүний нүд рүү харж одоо телевиз зурагт ярихтаа тэгдэж шүү дээ тийм учраас татагтаад нүдэн жиг нь учраас явдаг гэдэг ч хэлээ. Дээр үеийн Disney хүүхдүүд нүдийг сайн зурдаг гэсэн гэж хэлсэн шүү бас. Хамгийн хүнд үед тань болж исэн бүтээл ерөөсөө таны хэцүү үед дахин үздэг кино. Нэг бас хүнд үеийн гэж хаашаа тэнэг жоохон юм орсон тест санаа доктор хүн болгонд л тийм байгаа шүү дээ тий. Тэр үедээ бас нэг хардаг кино мэнэг бол бас байна. За нэгт нь бол одоо нэгт нэтрэгнэ бас факт. Юу байгаа 2000 онд гарч ирсэн Billy Elliot гэх киногаа зарим нэр нь болохоор I Will Dance гэдэг нэртэй байгаа. Тэр нь болохоор Ирланд л баг шүү байна. Хойд Ирланд, Лондон, Англи, Ливерпул нас л өрнөж байгаа. За уучлаарай би нэ зарим үзэгдэл юу гэдэг сандгүй шүү. Тэг хүмүүс комент энэ кино үздэг юм мэдгүй өнтер гэж мэдгээд энэ чинь орж гараа санаа шүү дээ бас зарим нэр өөр. Тэгэхээр яг байршлыг марчиж тэнд бол үйл явдал тэгээд аав нь хүүхдтэйгээ бокс ч юм бол дуулж явахад хүүхд нь үнэндээ жигэнс балет ч юм болмоор байдаг. Тэгэд эсвүүцэргээд балетын хичээл мичээл ингэ сурсараад тэгээд аав нь дэмжиж хүүгээ балетын сургуульд нь оруулаад тэгээд тэр нь алттай балетч нь болж байгаа. Юу түүх нь аюугаа нэг сүртэй байхгүй гэхдээ тэр үдний юм уурхачтай бослого бол нөө үлдэвчний хэлгээд өгөө тэр нь хайж маяг тэгэл аав нь уурхач мөнгө байхгүй түүхтэй тэр шаргалтанд өгч сургуулмаар байдаг. Тэгэл тэрний төлөө тэмцэл ганцаархна октодонд эрэхтэй хөхт ингээ балет хийж постэр нь тийм зургтай байхгүй бага октод нөө балетийн хувцастай октодонд нэг ганцхан боксинг балетийг хөх зөксөж байгаа. Энэ түүх нь их гоё яваад яг нэг тухайн цаг үед нэлээ цаг үед бол дээр үед байгаа. Өөрийнхөө хүсэл мөрөдөн төлөө тэмцээр хагаад гэр бүлийн хичнээн одоо бойл гэсэн тэмцээр хагаад тэг сургуулаа тэнцэж байгаа. Тэгээ эцэст нь гэр бүлийн дагаад үнэхээр хүүгийн хүсэл мөрөдлөө дэмжиж. Тэгээ би ийм хүсэл их дуртай мэлээ ингээд өөрийнхөө эрхчлөлийн төлөх өөрийнхөө зорилгын төлөө тэмцэж явсан юм кинонууд л аюу сэтгэл зүрэнд хангашаад идэв. Тэгээ энэ болохоор ингээд нэг амар сүйт үзэд үнэхээр гоё урам өгдөг ийм кино. Нөгөөд нь болохоор Court of the Life гэж кино. За монголоор бол хүн холбоо гэсэн нэртэй. Энэ бол өвөр монгол уран бүтээлч хийсэн Улаанбаатар кино надмаар гарч ирсэн. Эндээс одоо үзэх боломж тэгэхээр байхгүй кино надмаар л гарсан билээ. Тэгээ тэрийг яагаад үзсэн бэхээр нэг юм Наба бара гэдэг хамтлаг өгдөхгүй дууштай өвөр монгол хамтлаг одоо энэ Playtime дээр бас ирж ирсэн. Тэдний гол дүрийн залан тоглосон. Тэгэд өвөр монгол нэг эмэгтэй хэдэн бүсгүй 1988 оны гэдэг чинь тийм бүсгүй кино гэдэг. Тэр нь анхудаа өвөр Монголоос нэг бүх хятад кино чатраас гарах эрхээ авсан гэж тайлбарлажсэн. Яг бол айгүй хатуу цензуртай багын кино гаргадаг юм байл. Тэр хүн тэгээд өвөр Монголоос өөрхий киногоо гэж хятад кино чатраас одоо бүх газар зөвшөөрлөнтэй одоо тэр чинь коммунист ус шүү дээ. Зөвшөөрлөх юм бол кино чатраа гаргах явдаг. Маш ховор тохиолдол. Тэгээд Улаанбаатар кино фестивал дээр үзээд би маш гоё сэтгэл тараад төрөөд бас яалч өдөр үзэж байхдаа 6 удаа уйлсан байт. Энэ мэн гэр биш. Таныхын жаабэр чи хаана вэ? Цандан модон
Таны хувьд кинон дээр дүрслэгдсэн хамгийн гоё романтик хайрын түүх юу вэ? За сайхан асуулт байна. Гоё хайрын түүх ч одоо миний бас үзэх дуртай, ер нь давтан үзэх дуртай анимашн байдаг. Тэр бол одоо Disney Pixar-ын хамтарсан WALL-E гэх анимашн байна. Энэ бол одоо маш гоё хайрын түүх гэж би одоо баг хэлээд байгаа. Өөртөө бол тэгж үздэг тэгээ тий. Үүлэмжл одоо энийг бол үзээгүй хүн бас ховор байх. Тийм учраас тэгээд ер нь л бол тийм нэг жинхэнэ нөгөө нэг хэрэггүй тунгалаг оюуны майнд гэдэг шиг тийм гоё хайр чинь тэнд яваад байгаа байхгүй манай WALL-E-гийн тий. Тэр бол одоо үнэхээр л миний санаанд тэгж л бодож байна. Айгуу гоё сонирхолтой. Таны асуултанд хариулт юм байна. За. Хэрвээ та нэг л киног насан туршдаа үзэхэр болвол ямар кино байх вэ? Энэ одоо хэцүү асуулт байна. Одоо ер нь бол олон кино байгаа шүү дээ хүмүүс ч одоо. Одоо нэг ингээд ямар нэгэн кино контентын нэвтрүүлэх рүү ингэждэг. За хамгийн дуртай кино байл гэдэг тий. Цаг үеийн тэгэхээр аюу хэцүү тоххой 90-ад оны гоё кинод байна. Монголын алт үеийн кинод байна. Орос ч гэдэг юм уу, Япоч гэдэг юм уу тий. 2000-аас хойш оны кинод тэгэхээр аюу олон салбарлагддаг гэдэг байхгүй тий гоё анимашн. Тэгэхээр одоо нэг кино хэрэмхээр хэцүү байгаа. 2 3 кино үзмээр байдаг. Гэхдээ яг шууд одоо санаанд бууж байгаа нь Dune байна. Dune-ийн 1 2 одоо 3-аас гарч ирсэн. Энийг дараалалаад үзэхэд бол ойдохгүй байхаа. Яг бол Dune ч нөөс ертөнц нь маш том шүү дээ. Номон ч гэсэн айгүй баялаг те. Номоосноос ингээд бас Монгол төр хэвлэгдсэн байгаа. Англиар нь халтмалт уншиж байгаа байхгүй гарна. Монгол руу уншлаа. Тэгээ кинон ч гэсэн үнэхээр гоё учраас Dune-ийг үзэхэд бол ойдохгүй байх гэж байна. Яг бол үзэх болгондоо тухайн ертөнцийг төсөөлөд цаашаа бодоод энэ юм бол гэд маш баялаг. Одоо ялангуяа тэрнээс салбарлаа бүр телевизэн цуврал гарсан ш нөгөө нэг юм Jenny гэсэн нэг юм эмэгтэйчүүдэд чинь нөмөрхтэй тий. Тэднээс салбарлаад юм спин-офф цуврал гарлаа тий. Бүр дуусахгүй юм баялаг сэтгэвтэй байх гэж хандаа байна. Тэр Dune-ийг сонгож байна. За таны амьдралыг өвгж буй мэдрэмж vibe-аар хамгийн сайн илэрхийлэх кино. Тэгээд sci-fi кино уран зөгнөлт юу ч гэсэн болно шүү дээ. Энэ асуулт хариулахгүй ч болоо. Гэвэл аллах ч байсан. Тоглож. Жоохон бөгжөхгүй. Тэгсэн чи тэр нэр вэрд болоо авчдаг. За үргэлжлэе. За жоохон хэцүү асуулт байна. Одоо яг миний одоо яг өөрийн амьдралыг илэрхийлэх бол одоо яг тийм зүйлчээр киноос одоо байхгүй ч гэж магадгүй шиг байна. Би ч ингэдэг амар тийм үсцэн олон юм хийсэн, зэрэг юм хийсэн завгүй амьдралтай байгаа байхгүй. А зүгээр яг жоохон ойролцоо мэдрэмж одоо буу их юм бол одоо Японы 2 3 жилийн өмнө гарсан байгаа Perfect Days гэдэг кино. Perfect Days гэдэг. Тэр гол дүрийн эрэгтэй жүжигч нь Vivant гэж цуврал дээр тоглож ирсэн. Монгол дээр зураг авалтайсан шүү дээ. Японы цуврал Netflix-ээс орсон баха та. Тэр цуврал тоглоод нэг ах үед. Тэр энэ Perfect Days гэх киноны гол дүр тоглосон. Тэр болохоор ингээд одоо үед чинь ингээд бүгд ингээд харагдах байдал амжилт те дандаа юм дижитал юм руу тэмүүлсэн айгу гой сайхан эдэлж байгаа маа харуулж байгаа тэр кино үзээд ингээд маш гоё тайвширлыг авдаг. Үнэхээр гоё болдог. Тэр хүн бол одоо ингээд Японы ингээд нийтийн 0 цэвэрлдэг өвөө байхгүй. Тэгэл ерөөсө бүх юмнаас энэ ямар гоё навч вэ гэдэг бүх юмнаас ачаал амьдралыг үнэхээр гоё өнгөрүүлж байгаа байхгүй. Гоё ингээд өдрийн цагаа ухтаа нарлаа хараад навч хараад зураг авч байгаа нүртэл хайсны камераар аваад тэгэл дуу сонсож байгаа кассет юм аналог юм сонсдог тийм. Тэгэл бүх юм ингээд хуучныхаа югаар тэгэл тэрийг үзэхээр ямар гоё юм бэ гэдэг сэтгэлийн амгалан болоод бүр энэ ямар гоё кино вэ гэж үздэг хөө. Тэгээ энэ киног Герман найруулсан юм билээ. Кино бүтээсэн зорилго нь болохоор Японч ингээд 0-оор алдтаа шүү дээ. Японд нөгөө очижсэн хүмүүс мэтгэл халтбиос очижсэн. Ингээд хөдөө жилүүд давхиж хахад амар гоё 0 гэж идэг. Бөнөөлөөс бол 100% шийдсэн. Дэлхийд их цорын газар болчих Япон гэж. Тэгвэл Японч айгүй гоё шин нойлууд нэг нь давтагдсан биш өөр нойлууд идэг. Нийтийн бизнес харин цэврөөрөө. Тэрийг ингээд дизайнууд амар гоё болсон. Энийг сурчлахын тулд кино юм байна. Герман найруулагчид маань нэрэнгүүд ингэ хийцдэг. Тэгсэн чинь тэр нь зүгээр нойлын тухайн гэж Японыхоо юуг харуулчихсан мөртлөө үнэхээр гоё бүтээл болсон байхгүй. Тэгээд миний өстө үзэх дуртай кино. Энэ одоо сүүлийн гараад 2 жил болж байгаа. Аюу бас кинонууд надад шагнал авсан. Тэгээд бас баагуулсан найруулагч золоо төч нэг анги байхгүй нөгөө урлагийн зөвлөлийн телевизээр хавранд ярьж байгаад өө чи тэр үсвч үү тийм гэсэн чи тийм ш тэгэл битэр чи бүр амар ам нийлэл өстө битэрийн дуртай кино айн дайтер гэж ярилцчихсэн тийм. Nice.
дүрээс зохиолын дүрээс inspiration авдаг бай. За 3 4 тий. За за нэг ч байсан болно. Би 30 ил ирч тийм үү. Нөө Билли Эллиот гэх киног ирчихсэн шүү дээ. Одоо бус нөгөө өөр нэг I Will Dance гэд тэрний гол дүрийн дүрд нь Билли гэд бацсан байгаа байхгүй юу. Одоо л чинь нөгөө том болцсон та. Кинон дээр аяг жоох хүүхд харж байгаа байхгүй 10 ихтэй тий. Тэр хүүхдээс их урам зориг явсан. Яг бол маш их нөө 20 тэмцэл гэрүүлэхийн тухайн үеийн нийгэм бүх юм болохгүй юм эргэтэй өгч боксерлог гэж яахгүй би балет чинь болоод үзсэсгээд зорилготой явсараад ямар ч амжилтанд хүрээдэг бүр үнэхээр яг тэрийгээ 100% тэр юу дүүлээ хатгааны актинтэй сураад бүр үнэхээр алдтай болж байгаа байхгүй. Орчинд нь ямар ч юм байхгүй бүгд төрж явах тэ нууцарч хамаагүй зүтгэсээр хагаад тэрэндээ сурж байгаа байхгүй. Энэ бол үнэхээр инспирэшн өгч байгаа, дурам зэрэг өгч байгаа нэг. Би нэг дандаа нэг иймэрхүү асуудлыг даван гитлэн туулсан юм их дуртай байгаа юм шиг байна. За нэгт нь юм. Хоёрт нь болохоор Хенри Фонда гэж юм байна. Хүн жаах нь киноны дүр. Тэр нь болохоор нөгөө нэг юу ууртаа 12 идэх киноны гол дүр. 12 Angry Men гэдэг нэг юм кино байдаг. 1957 онд хийгдсэн байгаа. Энэ бол дээр үеийн кино. Одоо хэдэн жилийн өмнө бий бурхан мангар олон жил болж байгаа шүү дээ. Энийг хуулийн ангиар сурж байгаа хуулийн оюутнууд үзэр гэж аяг хуулийн сургуулиуд зөвлөдөг. Би яагаад үтсэн бэхээр зөв нэг хөтөлбөрт хамрагч жагаад гэрийн даалгаварт өгөөд нэг шин дотор үзээд тэгээд маргааш энэс гэрийн даалгавар хийжсэн юм менежмент хөтөлбөрт хамрагч жагаад нэг олон хүмүүс тэгээд тэгэхэд үзчихсэн 2016 онд. Тэгэд үзээд надад маш гоё сэтгэл төрсөн. Ямар гоё кино гэж бодсон. Үндэ киног нь үзүүлж байгаа уйтгарт яг бол нэг өрөөнд дотор үйл явдал болно. Тэгээ тасралтгүй ингээл өөр план шилжихгүй. Хүмүүс оронд л 12 дүр шилж явдаг. Тэгэхээр энийг гол дүр болохоор Хенри Фонда гэдэг дүр байхгүй. Энэ дүр болохоор ганцаархнаа тэр нэг шүүхээр нэг хүүхд талсан гэдээ гүтгэд танхартны шүүх нь бүгд 100 гараар орчмол тэр хүүхд шийдвэрлэх гэдэг байгаа. Тэгэхээр чи Хенри Фонда гэдэг дүр ганцаархнаа үгүй яагаад гэж энийг ярилцъя л да энэ биш дээ гэд зүтгэсээр хагаад бүгдийг нь эсрэг болгоод 100% энэ хүүхд буруу гэдэг гарыг өрдөг. Тэнд өрөөнд 12-ын бүгдийг нь сөргөөс эерэг болгож шуургаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол маш хүчин чармаал ганцаараа зүтгэсний үр дүнд ингээд гарч байгаа. Одоо юу гэдэг юмд ингээд буужхгүй байх чанарыг илэрхийлж байгаа. Ярил маш их утгатай би хамгийн товчоор л хэлж байгаа. Where did that come from? It's the same night. Like you're doing. Where did you get it? I went out walking for a couple of hours last night. I walked through the boys' neighborhood. I bought that in a little pawn shop just 2 blocks from the boys' house. It cost $6. Таны хувьд happy ending үү эсвэл sad ending үү? Кинон дээр үү те? Хоёулаа зэрэг өрчиж чинь утга учиртай байхгүй. Одоо чинь ингээд ийм цав цагаан ширэн дээр нэг ширхэг хар үжиж хар өнгөнд утга учир болтой шүү дээ. Бүх юм цагаан байлгүй. Одоо бүх юм сайхан байгаад бол хинч нөгөө муу зан муу илэрлийг ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр хоёулаа ижиж ингээд гоё баланслах гэдэг байхгүй. Тэгж бодож байна. За яг аль нэгийг нь л одоо хөссөөсөө дуртай дургу сонгохгүй л. Тийм ямар хэцүү асуулт. Happy ending бол бүхэн дуртай тий. Бүх кино дуртай хүмүүс ажралтай кино үзсэн. Сайд энийг ч бас юм бодуулдаг байхгүй. Бодоод үлддэг. За яг нийт олонх кино үздэг хүмүүсүүд happy ending сонгоё доо. Хамгийн what the fuck гэж бодогдсон киноны эргэлт эсвэл төгсгөл. За ингээд санд оронгүй эргэлт төгсөлтэй кино бол зөндөө байгаа. Тэгээд ихээр дүн тэрийг хийдэг чадамгүй хүмүүс ч байна. Гэхдээ би бол 2014 оноос I Origin кино үзээд надад бас их сонь санагдчихсэн. Хүмүүс нүдэрээ ингээд скандад нүдээ танигдаад өгсөн хүмүүс гэсэн дараагийн хүнд нүд нь өвлөгдөд одоо сүнснэр цэцэдэг мэдгүй. Тиймэрхүү аваалгууд ч гэсэн тэр чинь гинт нөгөө огт бодоогүй эргэлтүүд гараад идэх байхгүй юу. Их их сонирхолтой кино I Origin гэдэг нэртэй. Энэ бол одоо үнэхээр сонирхолтой сайн эргэлт нь. Одоо бүгдийг яриад өгч спойлерд моргүй байна. Бас та бүхэн өөрсдөө үзээрэй. Элен спойлердаг шүү гэж байна. Тий. Та бүхэн I Origin трейлерыг үзээрэй бас сонирхолтой 2014 онд гарсан. Хүний нүдийг сканж штэ. Дата болж гэсэн. Хурууны дата ордог гэсэн нүдний энэ хээ. Тиймэрхүү юм ойлгож байгаа. Тэрнтэй хүн өгсөн ч гэсэн дараагийн хүнд чинь төрсөх давтагдаад идэг гэж боддоо та нар. Амар гацсан. За. Хэрвээ энэ киног огт үзээгүй бол өнөөдөр би арай өөр байх байсан.
За сая асуултанд хариулбал миний санал бууж байгаа киног бол 1993 онд гарсан Groundhog Day гэдэг кино байгаа. Нэг алдартай энэбийн жүжигчин Bill Murray жүжигчин тоосон шүү дээ. Тэр Phil Connor гэдэг хүний дүр тоглодог. Тэр цаг агарын мэдээ хөтэлдэг хүн байхгүй. Тэгээд үндэстэн даяараа Америк даяараа ч юм уу та тэр хүнийг таньдаг. Орой болгоны мэдээ цаг агарын хөтөлбөр ярьдаг болохоор тэгж байгаа. Энэ кино юу яагаад одоо саяны асуултад таарж байна гэхээр те одоо эрэгтэй хүний өсөлт одоо хөгжил дэвшлийг харуулсан юм уу гэж одоо бодоод байгаа. Бас манай ментороос надад утгыг хамт үзээд надад тайлбарлаж өгч ирсэн. Нэлээд нэр кино зохиолын багш маань найруулагч багш энэ юу жиж нэхэр энэ кино бол инидми кино жанртай мөртлөө айгүй хүсэж байгаа хүнд юм үгүй эрэгтэй хүн талтай. Яаж нэхэр өдөр болгоны үйл явдал нь давтагддаг луп гэдэг төрлөг ба шүү дээ. Тим төрлөг кино байгаа. Энэ хүн ингээд нөгөө Groundhog Day гэдэг чинь бол одоо Америкаас нэг тийм мужид одоо монголоор бол таруух шиг амтан гаргаж ирээд хавар хэзээ болохыг асуугаад за хавар хэдэнд болохыг нэг уламжлалт баяр өдөр байхгүй тэрний нэр нь Groundhog Day гэж нэрлэлсэн. Тэгэд манай одоо тэр кино үйл явдлыг очиж сурвалжлахаар явж байгаа мөртлөө тэр хотод очиж гаццсан. Тэгэл өдөр болгон татгатал хийдэг. Тэгэл чинь бие тоосон ихэмсэг те. Ер нь бол би болон од штэ намайг хүмүүс би бол ертөнцид наттай хүмүүс ингэж хайрц марцсан. Тиймэрхүү харьцдаг. Ер нь бол хамраас өгсөн гарсан байхгүй. Одоогоор те би олон дагчтай инфлюенсер гэж байгаа шиг те. Тэгсэн чинь тэр өдөр болгон үйл явдал давтагдаад нэг өглөө дахин сэрээд гацчихж байгаа байхгүй. Тэнгүү тэрэн дээр болж байгаа тэр хотод болж байгаа тосгонд болж байгаа үйл явдал тэр орчин хүн болгонтэй өдөр болгон харилцаар хагаад нөгөө нэг хандан дараагийн шиг намдаа жинхэнэ одоо оюун санааны хувьд насан туршсан жинхэнэ эр хүн болж байгаа хувирлыг харуулдаг кино байгаа байхгүй. Эрэгтэй хүн гэдэг чинь ер нь л ингэж төлөвшөх ёстой юм биш үү те. Ийм юм биш үү гэл те. Ахандаа ингээл би чи юм алдартай телевиз хөтлөгч юм чинь энэ хүүхний би тоохгүй мохгүй өөрөө сайн мөртлөө тэрийг бардам ээгүнд илээ тоодгүй байхгүй. Тэгэл үнчээр тэр эмхтэйтэйгээ уулзаал тэг өөрийн болгоол тэгэл өдөр болгон одоо яг зарим яг кинон дэр бол тэгж гардаг. Тэгэхээр зарим киног үзсэн фанат одоо шүтэн бичгч ингэж бичсэн байгаа. Энэ давтагдсан байдлаар 600 жил өдөр болгон сэрсэн гэдэг тийм тоо ингээ ингэ явдаг байхгүй Reddit дээр. Тэгээ өдөр болгон имийг давцаагаад тэгээд нэг имийг чин сэтгэлээс яг тултал нь тухайн өдөртөө чин сэтгэлээс зориулж хийдэг нь сурдаг байхгүй. Тэгээд хүмүүстэй муухай харилцажсэн, загинжсэн бол тэгэл өдөр заримдаа баг дээрэмдэлээ дахиад өчнгүүд дахиад өдөр намжиж байгаа байхгүй. Янз янз юм гээл. Тэгэл маш гоё ир хүн болж төлөвшөд за би үнэхээр болоо өнгөтөн тэр өдөр давтагдсан зогсоод дараагийн өдөр хөрсдөг байхгүй. Тэгэхээр эрэгтэй хүн гэж юм бэ те. Яаж одоо жинхэнэ одоо бусдад үлгэр дуурайл үзүүлэх main growth те. Хүн бол одоо насаар бол 40 настай 50 настай хүрсэн байдаг. Гэхдээ оюун санааны хувьд өсвөр насндаа ихэнхдээ байгаад байхгүй ааш цааны хувьд ч юм уу те. Оюун санааны хувьд металл гэж боловсроо гэдэг тэрийг аягүй гоё харуулсан гэнэ гэж бодож. Одоо ялангуяа 30-тай 40-тай залуучууд зөндөл байна л да. Гэтэл хэцүү байгаа дээ шүү дээ бас тийм хүн болгоно илүүг шүү зарим хүмүүс хэлж байгаа. Тэгэл яг өсвөр насны хүчийг аашсан гаргадаг ч юм уу тийм боловсроогүй нас нь яваад идэг оюун санаа бүгд тэл гаццсан байдаг. Энийг үзүүлэх тэрэндээс жоохон мэдрэмж авч энэ талаар бас гоё ойлгомжтой ч юм уу бас өөрийгөө дүн цэгнэхтэй харьцуулах ч юм уу тийм юм авах хаа л гэж бодож байна. Their butts off waiting to worship a rat. Weatherman Phil Connors is spending the day in Puxatawney, Pennsylvania. Phil? Ned Ryerson. I did the whistling belly button trick at the high school talent show. Bing! Bang! But Phil's about to find out. He's not just stuck in Puxatawney. Will you be checking out today, Mr. Connors? Chance of departure today, 100%. He's stuck. Аль киноны төгсгөлийг өөрчлөмөр санагддаг вэ? За шахар асуулт байл тийм шиг бас юм өөрчлөх гэдэг нь ч болдог байл те. Одоо нэг юу Soul гэдэг нэг кино гарсан шүү дээ. Disney хийсэн нэг үхээд сүнснэг яваад идэг. Тэгээ сүнсний ертөнц оронгууд нэг 22-гийн сүнс ингээ ирэл тослал тэр 22 тоодож эртний сүнс биш байгаа тий. Тэр чинь бас Оскар дээр дэвчижсэн. Нэг хууч нэг сайхан их 3 жилийн өмнө гарсан. Тэгээ энэ анимашн төгсгөлийг бас өөрчлөмөр санагдах юм аа. Төгсгөл дээр нөгөө нэг 22 чинь юм болоод дэлхий рүү ингээ явах гэж байгаа тийм зураг гардаг шээ. Дэлхий харагдаа тий. Тэрийг бүр ингээ өөрчлөө дэлхийд ингээ төрүүлээд ямар гаргаар нөхөр ингээ сүнслөө төрж байгаа юм тий. Диггүй 22 гэдэг дугаартай сүнс байгаа шүү дээ тэр киноны бас гол дүрийн нэг.
тэр нөхрийг жоохон ингээд нэг бийжүүлээд яг төрүүлчмээр санагдаад тийм төсөл хэсэг. Кино бол яг албаар төрүүлэг ингээд дэлгүүр явж байгаа шиг зураг харуулдаг л да. Тэгээд тэр хүмүүс бодоод энэ нөхөр одоо жоохон аас тэрүү чиглээд энэ хятад доош төрөх юм уу гэх хүмүүс янз бүрийн ярьцлээдэг л да. Яг төрөөд нэг ийм хөвгд боллоо гэсэн харуулж яадаг сонирхолтой гэсэн сэтгэл төрж ирсэн. Нөө ёстой сонирхолтой хариулт байна. Одоо би бодох нь одоо ямар нэг сайд эсвэл ямар нэг тийм трагик төгсгөлтэй киноныг гоёор төгсгөнө шиг гэдэг юм одоо эсвэл үнэхээр гоё киног жоох мохоор төгсгөнө шиг гэдэг юм. Тийм хөр хэлцүүлэхлөө гэсэн чинь энэ бол үнэхээр гоё хариулт байна. Тийм киног үргэлжлүүлчлээ тий хүмүүс нөгөө толгойд нь яасан. Энэ өстө гоё хариулт. Хоёр дахь ингээ гаргалаа. I'm scared, Joe. I'm not good enough. Anyway, I never got my spark. Yes, you did. Your spark isn't your purpose. That last box fills in when you're ready to come live. And the thing is, you're pretty great at jazzing. Хэрвээ та нэг киноны ертөнцид амьдрах боломжтой бол аль киноны ертөнц байх вэ? Хаяа. Би ч юм челленжинг атарматай тий амаргүй зүйл өсдөг болохоор тент ертөнцид баймаар санагдаж шүү. Тент киноч их сонирч ингээд төгсөл их хоёроос ингээд үйл явдал явдаг шүү дээ тий. Би тэрийг нэг кино залгийн дугаар дээр үйл явдлыг тайлбарлах гэж хичээсэн өөрөөхөө. Тухайн кино чатгарч чад хин хүмүүс чинь за би ойлгосонгүй. Би ганцаар ойлгоогүй юм мим аюу их явсан шүү дээ тий. Тэгэд ингээд тэр чинь хоёр ингээд талаас ингэж яваад урсгал ингээд хугацаа зөрөөд ингээд бүр ингээд явчих жоохгүй. Хоёр таймлайн тий. Бараг 3 4 таймлайн байна. Тэгээ тэр ертөнцтэй бол үнэхээр сонирхолтой байгаа байхгүй ингээд ухарч яваад гэснээр ингэж яваад юу болох болоо гэл үнэхээр сонирхолтой санагдаж байна. Гэхдээ нэрээ тий тендд очвол юу болох юм бол сум юм нарагшаа бодж юм уу даа тавьчихдаг. Одоо өөр асуултаа бэлдснээр хариулт нь тооцоолыг хариулдаг аюу байна. Хүүхэд наснд минь хамгийн их нөлөөлсөн гэсэн нэг хэсэг байгаа. За тэрэн лугаа ойлоорой. Тэгэхээр энэ нь болохоор хүүхэд наснд чинь хамгийн их нөлөөлсөн магадгүй таны зан чанар сонголт мөрөөдөлд нөлөөлсөн байж болох эсвэл зүгээр л сонирхолтой мартагддаггүй дурсамж үлдээсэн кино. Одоо барыг та ухаан орол тэрийг хараад одоо нэг гэлт идэх шиг. Ухаан орохч одоо бас нэг телевизэн суугч байсангүй дээ. Оросны телевиз л байсан. Жохон пафрэвчлэг. Ер нь бол яг нэг Монголын үндэсний олон нийтийн телевизээр л нэг орой л нэг кино гардаг гэсэн шүү дээ. Олон сууг гэж байгаагүй. Би ч тийм эртний хүн биш юм уусаа. Тэгэл яг халтар царайт гэдэг кино бол яг санаа шууд буудж байна. Аюух цуврал үзчихсэн. Халтар царайтан дөрөв тэгэл бид нар чинь Венесуэл гэдэг улсыг хараад ямар гоё баян тансаг улс вэ гэж бид нар монголчуудаараа шуурдаг байл шүү дээ. Тэгтэл одоо Венесуэл ямар вэ тий. Тэгэхээр засаглалын буруу за уус төрчлөө уучлаарай. Дараа нь болохоор Life is Beautiful гэдэг кино энэ киногаар гарч ирсэн баха. Тэгэхээр энэ чинь 1997 оны кино шиг санаж байна. Тэгээ энэ киног яг би өсвөр насндаа л үзсэн баг. Тэгэд юу бодгцсон бэхэр нэг айл гэрийг авч явж байгаа эрэгтэй хүн гэдэг чинь юм биш гэсэн бодлол төрчихсэн. Одоо Life is Beautiful кино амьдрал сайхан гэдэг одоо монголоор орчлогтой гарч монголчууд их гоё дуу болдог шүү дээ. Яг монгол телевизээр л үзсэн сан чинь еврей залуу. Тэгээ дэлхийн хувьд энэ үеэр чинь нөгөө нэг еврейчүүд чинь найдах гэдэг тэр герман зүгт бариад байгаа шүү. Тэнгүүд нэг энгийн айлын охинтой суудсан чинь хүүхэд нь тэр хүний хүүхэд болчих бас еврей болчих жоох шүү. Тэгэл тэр хүүхдийнхээ эхний хүүхдийг хамгаалж байгаа хүүхдтэй нөгөө нэг дайн гэдэг нь мэдрүүлэхээр жинхэнэ нөгөө тоглоом моглоом наадаа орж харуулж байгаа тий. Айл гэрийн эцэг хүн бол одоо тий хүүхдтэй тэр нэг хэцүү юмыг мэдрүүлэхгүйгээр яаж гоё авч явж байгаа тий жинхэнэ эрэгтэй хүнийг харуулж байгаа яг тухайн юмд ингээл хэцүү нөхцөл дайны үе байгаа ч гэсэн тий тэндээс нэг тийм эрэгтэй хүн бол ийм сайн одоо ноён нуруутай хүн эцэг хүн байж болох юм биш гэсэн мессежийг авмаар тийм кино санагдчихсан. Тэр үе чинь Монгол хэлсүүдэд аль биесний нэрийг авч гаргадаг байсан юм уу гэдэггүй ингээл янз янз кинод гараад Matrix гараалдаг шүү дээ. Тэгтээ халтар царайдаг аль биесний нэрийг авч гаргасан байлээ шүү. Яасан гэсэн чинь маш товчхон үг ярихад нөгөө Монгол хэл чинь нөгөө маскот очоод нөгөө кино талж авах гээд нэг баажт багтаа явсан юм уу да хаашийн тэгэл баажтанд тарлаг кино халтар царайдаг гэж за энийг авчиг гэдэг Монгол гараад одоо болгосон шүү. Би буруу зүрх ярьж магадгүй нийтдээ өөрөөр ярьдаг хүмүүс байт юм бэл зүгээр ийм дам ярээ сонссон шүү аль биесний биш шүү. Ховч үхтэй.
Ямар нэг ийм үедээ тийм кино үзэрэй гэдэг та одоо яг үзэж байгаа хүмүүстээ зөвлөд нэг кино зөвлөөч. За хамгийн дөрөнд дахин дурддаг нөө Perfect Days-ийг хэлье гэж бодож байна. Яг бол одоо бид нөө Marvel-ийн ч юм акшн тулаантай амар дуу чимээтэй, visual effect ихтэй те сүрсүр гэсэн зодон тулаантай хэсэгтэй те янз бүрийн тийм кинод их үздэг болж хүүхдүүд одоо доошоо дүү их мэж үздэг гэж. Харин энэ Perfect Days гэх киног үзэх юм бол маш гоё тайвширлыг авнаа. Тэгээд одоо би ч өөрөө тийм болоод байгаа юм ингээд маш гоё амар амгалан одоо байгаа цагт нэг жоох юмс баяр баясгалыг олж харах нь маш гоё санагддаг болчих. Энэ гоё ямар гоё өглөө болж байна. Бороо ямар гоё орж байна. Нар гоё үйлдэл дундаас ямар гоё орж байна. Ийм энгийн амьдралын зүйлсийг харангуудаа нэг гоё тайвширг бол тэрийг олж харсандаа бас өөрөө баярлаад идэх юм уу те. Яг энэ Perfect Days гэх юм дээр гаргадаг байхгүй. Тэгээ ийм их зүйлсүүд амьдралын жижигхэн зүйлсүүдээс ад жаргалыг мэдрэх нь өөрөө их гоё тийм цаг үе юм шиг санагдаад байгаа. Одоо ихэнх хүмүүс бол одоо ингээд ийм chaotic буюу ийм яарсан нийгэмд байгаа шүү дээ. Бид нар ч ингээд ажилтай дараагийн уулздаг ирээдүйдээ санаа зовооч юм. Тэгээ маргааш тэгээд одоо тэрний төлбөр тиймний зээл мэлгдэг ч юм. Эсвэл өнгөрсөндөө санаа зовоод юу би тийгээ санаа зовж ингэчлээ. Тийм цаг үед яг одоо цагтаа ингээд байгаа юмдаа баярлаад төвлөрөөд одоо өчүүхэн жоох юмдас гоё юмыг олж хараад энэ ямар гоё хэвээ, энэ ямар гоё жижиг юм шүү дээ. Энэ жижиг юм чинь нийлбэр гоё амьдралын гоё одоо момент мөчүүд болт юм байна. Тэгэхээр Perfect Days гэх кино яг энэ тохирсон кино учраас би бас санал болгож байна. Өстө гоё кино санал болголоо. За ингэ санд болох киноноор бас дахиад нэг 2 кино нэмчихье гэж бодлоо л доо. Шоу ингэ зурлын телевизэн зурлал. Эми авардаас тамаг чагналын төсөн шүү дээ. Шоу ингэ одоо цувралгаа. Энийг бол одоо хуулуугийнхан гаргасан. Хуулуу гэдэг нөө видео стриминг шүү дээ. Тэгээд энэ шоу ингэ зурлал яг таахан санал болгож байгаа юм. Ер нь ус төр гэж яаж өгд юм бэ те? Тэр нь цаг хугацаанд дээр үеийн самар үед боловч яг энэ бүх процесс одоо функшн яг хэвээр яваад байгаа одоо үед харагдах байдал нөхцөлөд орчин л өөрчлөгдсөн. Яг цаана явж байгаа бодлого тэр хүмүүстээ өрнж байгаа юмд бол яг хэвээр байгаа. Энийг үзэл та ингээд геополитик улс төр одоо яддаг хөшгөний цаадах тоглоом яаж явагдгийг ойлгоно тий. Ямар их золиос гарч ир улсын ирээдүй тий. Ирэх мэдлийг хадгалж үтгэхээр юу болдгийг ойлгоо. Энэ бас сойрхолтой яг энэ чиглэлээр үздэг хүмүүс. Бас нөгөөх нь дараагийн санал болгоч кино бол одоо Hanabi гэдэг кино. Энэ бас ерөнхийдөө гарч ирсэн. Hanabi гэдэг бол одоо fireworks одоо галын над гэсэн үг шүү дээ. Японоор Hanabi гэж байгаа. Тэгэхээр энийг нөгөө Такаши Китано гэдэг найруулагч хийсэн. Энэ бол нөгөө дандаа нэг юм якузатай, дээрэм зодонтой киноор алдартай Японы бүр ингэ одоо дээр яваад байхгүй манайгаар бол юу гэдэг юм олон жил болсон алт үеийн жүжигч гэдэг шиг тий. Тэгэл дандаа тийм нэг якузтай кино хийж идэг. Гэтэ ингэ өөрөө цагаан маяг хийцэн хүн амар Такаши Китано гэдэг тав хүн нийт сайвал гардаг. Энэ Hanabi киног яг санал болгож байгаа юм. Энэ киноны үйл явдал нь юм цагдаа байж байгаад муу гарын цагдаа болоод янз бүрийн хүмүүстэй бүлгэлтэд орооцлоо тэгээд янз бүрийн үр ширэнд ороод хэцүү байдал ордог. Тэгэхээр ихнэр нь өвчтөг хөх гэдэг. Тэгсэн чинь ихнэртэйгээ сүүлчингуудаа амьд үлдэх хугацаа цөөхөн байгаа шүү дээ. Ихнэрээ даврлаг аялж явж байгаа байхгүй. Аялж явахдаа нөгөө хүн цагдаа явж байгаа бэлцэн гарч араас нь мөнгөө нэхэр якузаа ч юм янз бүрийн сонь хөөж байгаа байхгүй. Алах гал бүүн алаад баг тэрийг нэгийн ч их нэртэй мэддэгдүүлэхгүйгээр хажуугаар нь миний сайхан сууж байгаа хайр нэг 0 орчим дөрвөн оронгуудаа дүүд цогцож авч марж ингэчээд их нэртэй юу ч мэдгүй ихнийг маш гоё тав тухтаа авч явж байгаа мөртлөө хажуугаар нөгөө гараад зодтолтод үдэлцээ яваад байхгүй. Үнэхээр сонирхолтой. Гэтэ эндээс хүний утга учир их нэрээ хайрлаж байгаа хүнд хэцүү цагт яах ёстой юм те. Нэр хүн одоо ихнэртэй яаж цаг зав гаргаж байгаатай хамт аялдаа. Гэхдээ ямар нэгэн асуудал угаасаа л байдаг хүний айл гэрийн эрхтэй хүмүүс. Тэрийг би ингээд зовхгүйгээр тэрийг юу ч болоогүй юм огт мэддүүлэхээр ихнэрийгээ маш гоё байлгаж байгаа тайван юу ч болоогүй сайхан байна үгүй те. Цааш орчод юм те. Бүү юм болж байгаа ч чинь амь насны дөрөөлөл бүү модуулгаал те. Цогцолж ирэнгүүт юу ч л биш. Миний харж байгаа хайрныгаа жоох удаа болчих юу гэдэг тиймгүй байдлаар би монголчл яриад л та. Ийм киногоо Hanabi гэдэг энийг үзэхэр гоё кино маш олон кино фестивалууд дээр орж исэн. Тэгээд бас ер нь үзэж бодохгүй кино шүү. Nice. За. Таны хувьд сэтгэл татам крашлдаг 3 киноны дүр, зохиолын 3 дүр. За ингэ сэтгэл татам киноны 3 дүр гэж байна. Тэгэхээр нөгөө хувь хүн жүжигч нь биш яг киноны дүрээрээ хэлэх юм бол эхлээд би тэр нөгөө юу Ayn Rand гэдэг дүр байна. Энэ болохоор Sleepless City гэдэг кинонд гардаг. Бас 93 онд гарч ирсэн. Sleepless City гэдэг бол нөгөө эхнэрээ алдсан нэг залуу Ситл хот руу нүүж байгаа кино байхгүй юу?
Тэгээд амьдралд нэг удаа л хайр тохиолддог, хүүтэй хамт нүцсэн, ихнэр өнгөрцөн. Тэгээд дахиж хайр маяг гэж байхгүй гэдэг бүр итгэцэн нөхрийг нэг одоо энэ миний хэлж байгаа Anna Reid гэдэг дүр гарч ирэнгүүтээ өө бишээ ийм байдаг юм шүү гэдэг юм синхруулээд ойлгоод тэр эрэхтэйг өөдөн татчих байгаа байхгүй. Тэгээ энэ эмэгтэй бол яг тухайн кинонд бол айгүй гоё тэм сэтгэлтэн дүр байсан. Тэр чинь 93 оных тухайн үеийн киноны дүрэл хоногсон байгаа шүү дээ. Одоо жүжигчнийг бол нэг өөр хүн байгаа болцлоо байгаа л та. Энэ дүр бол их гоё санагдаж байна. Эрэхтэй үнийг ингээд босгоод ирчих байгаа байхгүй. Тэгээ яг зөв талаас нь энэ дүр байна. За хоёрт нь болохоор Mitch Joy Black гэх киног таагүй мэдж байгаа. Тэгээ Brad Pitt үнэхээр залуудад тоглосон дүр шүү дээ. Тэрний яг хамтран тоглож байгаа Susan гэдэг дүр байгаа эмэгтэй тий. Тэр дүр л үнэхээр сэтгэл татамд крашлмар дүр байгаа байхгүй. Нэг баяа айл охин байдаг шүү дээ. Гэхдээ яг ингээд эмч тий. Яг зөв хүн байдаггүй тодорхой хүн тий. Тэгээ тэр дүр бол яг эмэгтэйгээс бол их гоё санагдаж байна. За бас одоо сэтгэл татам киноны дүрийн 3-т маань одоо In the Mood for Love киноны одоо Сүү гэдэг нэг бүсгүйтэй байнгын нөгөө нэг юм хятад ханцаадан өмсөж яваад идэв шүү дээ. Тэгээд айкон дүрээд чинь сав барайл гудамжаар алхаал slow motionтэй камерын ая яваал тий. Тэр хэсэг бол нэг сэтгэл хоногсон байна. Бас гоё санагдаад идэв. Жүжигчин Мэги Чан жүжигчин тоглодог байхгүй. Энэ дүрийг бас одоо ингээд крашлж болгоно. За аюу гоё 3 дүр гаргаж ирлээ. За тэгэхээр энэ 3 дүрөө яах вэ гэхээр Kiss, Mary тэгээ 3 дахь нь Kill. Хөө тийм үү. Чичээр юу асуулт юм. Kill-ийг хамгийн сүүлд хэлээрээ. Тэгээд яг Kiss Mary-г хамаагүй болж байгаа. Kill-ийг яг үлдээж байгаа. За юу юм бэ? Таач амар хэцүү бодохоор юм гэлээ дээ. Хүнээсээ хайн болох малах яасан ингээ бүгдэнтэй. Тэгвэл ерөөсөө юу юм бэ шүү дээ. Kiss нь бол Mitch Joy Black-ийн дүр Susan байна. Mary нь болохоор Annie байна. Одоо нөгөө Sleepless City гэх кинонд байдаг. Kill нь бол одоо In the Mood for Love байна. За ойлгомжтой. За бас гайгүйсэн байна. Шийдчихлээ тэр шиг. За тэгвэл одоо таны крашлдаг 3 celebrity. Крашлдаг гэхээр бас одоо энийг ярьж болж байна. За ярьж. За нэгт нь бол Elfan гэж жүжигчин бол гоё санагдаг. Гоё кинонд нь одоо сүүл нөгөө нэг юм доогороо тайрсан нэг кино тоглосож Predator л үүдээд кино тоглож хамгийн сүүл гарсан юм. Elfan-ыг жүжигчин бол айгүй давгүй санагдаг. Одоо Crashly хитэ бас одоо крашлаач байгаа юм гэдэггүй зүгээр л дотн санагдаад байгаа. Бас нөгөө нэг хоёрт нь болохоор Anna de Armas жүжигч бас гоё санагддаг. 1988 онд төрсэн манай ихч маань. Юуны дүр нэх гоё шүү дээ. Аюу зодонтой сүлд юун дээр тоглолоо. Тулаантай киноч. Валерина лүү нэ John Wick-ийн нэг дүртэй кинонд тоглосон шүү дээ. Хамгийн сүүл би тэрийг үзсэн юм. Өөр кинонд байгаа л да. Игчүүл яг бод амьдрал дээр бол олон залуучуудтай юм билээ л дээ. За гуравт нь бол Anna Taylor-Joy байна. Тийм одоо шар үстэй биш яг хар үсээрээ нэг тоглосон чинь нөгөө гласс илүү нөгөө сприктер тоглодог яг тэр дүр нь үнэхээр гоё дүр санагдав. Яг хар үстэй дээ шүү дээ. Яг тийм царай байна. Одоо болохоор ихч маань бас нэг жоохон өөрчлөлттэй тах шиг лээ тий. Гэт мис засал горсон уу яасан мэдгүй нэг тийм хүн болоод тах шиг лээ. Гэтэ бас гоё крашлнаа. За бас аюу гоё 3 хүн гаргаж ирлээ. За тэр мөн адилхан Kiss, Mary, хамгийн сүүлд нь Kill. За Elfan-ийн Kiss, Mary болохоор Anna Taylor-Joy, тэгээд Kill нь Anna de Armas. Оо, сахлаа мах юм байна дөө. Яа, нөхөн та юу болоод байна? Эргэлзээд байх ч юм болоо. Пич бүр юм гээ. За яах бол зоохол уу гэдгсэн чинь. За тэгвэл одоо таны хамгийн үзий яддаг 3 дүр. За энэ бас орж ирж байна. Хамгийн хүнд нь бол Jim Carrey-ийн нэг бүтээсэн дүр байна л да. Liar гэдэг 1997 онд гарч ирсэн. Энэд би кино аахгүй худалч гэх тээ. Хүүдээ худлаа айлна, ихнэртэй худлаа айлна, араар тавина гэд захирлаа бүх юмд худлаа айлал яваад байдаг. Тэгээ энийг шийтгэх хүүхэд нэг тийм бурхан залбираад аавыг дандаа үнэн яриулдаг болгосон чи үнэн яриад бүх юм хамаг булгаад илэгдэж шүү дээ. Тэгэхээр яг хит үзээ ятган жаа. Ер нь бол муухай тийм зөвүүн дүр санагддаг. Гэхдээ хүн ингэж үзээд энэ ямар хогийн гараа гэж боддог морч юм шиг те. Бас үдж байгаа хүмүүс юм мессежүүдтэйгээр бодож штэ тэр байхгүй. Энийг бас одоо жоохон дургууч юм уу. Тэгтээ бас үзээд идэг те нэг дургу гэхээр энэ дүр орж байна. Нөгөөд нь болохоор Oldboy кино штэ. Тэрний нөгөө нэг EJ Woon билүү нөгөө нэг юу яадаг гол дүрийн залуу минь нэг чатаад яваад идэг ард нэдэг нэг нөхөр гоо шүү дээ нэг залуу. Эсрэг дүр гэж хэлэх. Эсрэг дүр ихтэй бас өшөөгөө авч найруулагч нь өөрөө хүртэл эсрэг дүр мөн биш гэдгийг англи дуудаа. Тэрийг сэтгэж байгаа юмуд нь хэцүү юм болоод байхгүй. Яг киноны зохиолт киноныхаа ертөнцийн хэдүүлээ ярьж байгаа юм чинь тий. Тэр нөгөө нэг аав өх хоёрыг хооронд ингээд очруулж сойж сэтгэлтэй. Энэ ямар зөвүүн гараа гэж үзсэн. Бас тийм үзэн ядалтаас биш ер нь тийм зөвүүн залуу байна гэдэг байдлаар бас нэг жоохон
дургуч юм уу тийм хүмэдлээ. Ийм байна. Бас нэг дүр нь болохоор 500 Days of Summer киноны Summer-ын дүр бас жоохон тухайн үед жоохон дуу санаа онцгой юм уу одоо юу вэ гэж бодчих. Тэгээд дараа нь нэг киноныхаа ертөнцийн судлаад үзэж эмэгтэй талаас нь үзсэн чинь эрэгтэй талаас нь хоёр талаас нь хоёулыг нь харьцуулж үзсэн чинь бас эмэгтэй ч бас тийм буруу биш юм билээ. Би аль талаас нь харьцуулсан тийм задлан оруулж ирсэн. Эмэгтэйгийн талаас нь эрэгтэйгийн талаас нь харьцуулаад эрэгтэйгийн ч гэсэн буруу байгаа даахгүй тэр нөгөө өөрөө бас металлын хувьд нэг том болоогүй гэдэг ч юм. Ийм одоо дөрүүд байна. Өшөө бол зөндөө гарнаа товчондоо ингэж босгоё. За тухайн ярьлаа. Эндээс Kiss Mary Kill бол хийхгүй. За ийхүү дараагийн эсрэг рүү орё доо. Аль нэг нөхцөл байдлын заавал сонгохоосор аргагүй гэсэн үг. Нэгийг нь сонгоно. За эхнийх нь болохоор та аимшиг киноны гол дүр. Гэхдээ хизээч амьд үлдэхгүй. Хоёр дахь нь болохоор комеди киноны гол дүр. Гэхдээ үргэлж embarrassing ичгүүртэй хэсгүүдэд л оролцсон. Тийм хоёулаа сонирхолтой юм шүү дээ тий. Хоёуланд нь байварны. Гэхдээ аимшиг кинонд та амьд үлдэхгүй. Аль алийг нь одоо яг ер нь ингээд хүний амьдралд ингээд аль алийг нь туулж үзээд хүн чинь юм ийм байд юм гээд мэдэрмээр байгаа байхгүй тий. Яг аимшиг кинонд бол ингээл алцаал гараал юу хааж байгаа бах тий. Үхэл галтаа тэгэхээр нэг одоо юу гэдэг тий. Туулж үзээгүй юм бол шившиг болох нь бас сонирн байж магадгүй. Ямар мэдрэмж төрөөд явах бол заавал одоо нэг баатар хэр олж аимшиг нөхөх гэдэг яг шившиг болж үзүүл яадаг бол гэж бодож байна. Тийм. Тэгтээ тэр ямар мэдрэмж байдаг бол тий. Тэр байдлаар хэлж байгаа шүү тий. Бүх насаараа яг ганцхан чанартай бүтээлийг давтаж үзэх. Эсвэл дандаа муу бүтээлүүдийг ээлжилж үзэх. Муу бүтээлүүдийг ээлж үзэх нь сонгомоор санагдаж байна. Яг олон муу юм үзэж байгаа тэндээс ер нь бол санаас үүдэн шүү дээ. Бас бүх насаараа ганц хэдий чанартайсан ганц бүтээл үзэх. Олон муу үзсэн нарийн сорхилтой бас уйдахгүй хаа та. Тийм аглалаа өөрийгөө анхлаад авах цаах юм да тий. Зомби апокалипст амьд үлдэн гол дүр. Гэхдээ үргэлж ганцаараа байна. Сүнстэй байшинд амьд үлдэн гэхдээ өрүүлж найзуудтайгаа. Сүнстэй байшин амьд найзуудтай хаа тэр. Хүн чинь нийгэм юмт байхгүй. Тэгээд ингэж хоорондоо ярилцаад над энэ төрлөө инлээ тий. Хүн нийгмээр явжиж гайгүй. Ганцаараа үл тэгээд тэл утгагүй сэтгэл санаар явчих шүү дээ тий. Галзуу. Iron Legend шүү дээ. Will Smith тий. Нохотоо хоол найж байгаа нохоо нөхцөн бүх мангар өрөвдөлтэй байдаг тий. Тийм шүү дээ. Яг тэр гин. Тэр ямар сэндээ нөгөө сүнс мүстэй тасалсаад ярилцах байлгүй тий. За. Сторийн гайхалтай жүжиглэлт төсвөрлөхийн аргагүй кинонууд. Жүжиглэлт нь төгсч стори плот нь утгагүй кинонууд. За байж. Сторийн гайхалтай мөртлөө жүжиглэлт нь тэсхийн аргагүй. Жүжиглэлт нь ойлгож стори юм л. За ер нь юу юм бэ да? Сторийг нь сонгох юм байна да. Яач утсан. Тэгээ тэр түүх өгүүлж байгаа ерөнхий сториг бол харах юм байна. Жүжиглэлт нь ууч гэсэн тэгээд сторид л чухал байгаа юм байна. Сториг ингээд гоё юутэй бол бас хэцүү байхгүй. Үйл явдлаа сонгох юм байна да. Storytelling number 1 гэдэг байгаа шүү дээ. За тэгэхээр одоо энэ хоёр эсрэг дүрийн аль нь дээр вэ гэдэгт хариулна шүү. Би хоёр дүрийг нь та аль нь арай дээр вэ гэдгийг нь хариулна. За. За. Эхний дүр нь болохоор эхнэрийн өрхийн шин нэрий. За. Хоёр дахь дүр нь Жангуми Чоахата. За. Жангумига Чоахатыг сонгож одоо. Эхнэрийн өрхийн би бүтэн үзээгүй санаад мартчих. Жангумига гайгүй санаад. Эхнэрийн өрхөд дураг 140 50 анги төлөв би бодлоо санаад бол. Чоахата таныг сонгосон шүү. За Silence of the Lambs-ийн Hannibal Lecter. За. Тэгээ энэ болохоор саяхан сүүлд гарсан зурлах. Monsters сурлалын 3 дугаар сизон дээр дүрслэгдсэн Ed Gein. За энэ нэр ойлгомжтой. Hannibal Lecter сон. Hannibal шүү. Ахгүй шүү дээ. За яагаад? Энийг яагаад гэдэг нь асуумаар байна. Зөв штэ аслаа. Зөв би чаддаг үзүүлж байгаа штэ. Бүгд кинон дээр 16 минутын турш гарч байгаа мөртлөө тэр дүрээс хүмүүсийг айлгаж чадчих. Тэгээ боддоо. Янз юм баст. Тэр жүжиглэлтэй. Яа, юу. Тэр өстө хэрэг гоё шүү тий. Тэгээд хүмүүсийг автуулж хүмүүс ингээд айлж тий кино үзэж байгаа хүний хүртэл хүүхэд. Тэр чинь бас лаах жүжиглэлчтэй. Ер нь эргэлзээ үеийн дүрийг сонгоно. Хоёр муу дүрийн философийн аль нь одоо таны хувьд илүү дээр вэ гэдгийг асууна. За эхнийх нь болохоор Endgame Thanos-ын философи. Нөгөөх нь болохоор Star Wars Darth Vader.
Онч хоёулаа гоё философи шүү дээ. Хай гоё. За тий одоо нэг нь за тий за тэрийг тайлбарлаад. Яг таны хувьд альных нь философи нь илүү дээр вэ? Аль нэг сонгосоор аргагүй. Тийм үү. Болдог бол хоёулаа ингэ сонгоч марах юм тий. Яах вэ? Чи бас хэцүү асуулт. Тийм. Танаас ч одоо нөөц баялаг хязгаартай гэсэн хүмүүс одоо юу одоо амьд бит орчлоо юу гэдэг хязгааргүй. Гингүүтээ орчлонгийн тэнцвэрийг хүчээр авчих гэдэг та. Манай нөгөөх нь болохоор ер нь адилхан шүү дээ. Хитрхийх эрэх чөлөө chaos-ыг бүтээн дэг журамтай хаа улаан коммунист ч гэх юм уу те. Тэгэл айдсаар ер нь бол яг энэ хоёр хоёулаа ер нь утга агуулгын жоохон нэг зүгтээ болох гээд байгаа. Тэгэхдээ яг арай сүүл гарснараа таансыг сонгоод айлгийн заавал сонгох л доо тэгэл. За одоо энэ хоёр киноны ертөнцийн алинд нь амьдрах вэ? Нэг нь бүгшний эзэн. Нөгөөх нь Game of Thrones. Бүгшний эзэндээ амьдрэх ах юу ярьж байгаа. Бүгшний эзэн шиг сайхан ертөнц цаана. Хэдэн сайхан одоо манай хоббитуудтайгаа тий хамтдаа байшин барьлаа тий гой гой яа. Game of Thrones тэгэл битүү нэг тийм хормоны явдалтай болох гэдэг шүү дээ. Гэхдээ нэр Game of Thrones яг тийм гоо чийл хэсэг байдаг лөө. Чийл амьддаг газар. Хай бүгшний эзэн сайхан шүү дээ. Тэр байшин сайхан гэж. Тэгвэл Нарниагийн ертөнц үү, Harry Potter ертөнц үү? Harry Potter. Юусе хэлчихгүй. Тэгтээ яг цагт л бол угсаа Harry Potter нэрээ гоё хаа тий. Нарнигийнх нь мөсөн гүнж мөнж гэдэг бас алах нэг ном унших зүтэн бол тэндээ бүх шившлийн номын дуусгаа зүгээр өстөө нэрээ 9 жирээр ингэж шид мэд тарин яваад үнэхээр гоё хаа. Номын сангийн доосгон даастай амьдрал гэдэг. За одоо энэ хоёр кино ертөнцийн алинд нь амьдрах вэ? Эхнийх нь Squid Game. Хоёр дахь нь Alice in Borderland. Alice in Borderland ч үдээ. Ойлгомжтой. Squid Game бол яг нэг тийм юу гэдэг те хязгаарлагдмал орчинд байгаа даа шүү дээ. Alice in Borderland болохоор ингээд хот дотроо гүүж муугаад ер нь бол open ертөнц гэдэг шиг. Арай ч open байгаа орчин ч юм уу дөрөн ч юм уу мэдгүй ягаад ч арай илүү сэтгэл татаад идэг. Тэгээд адилхан тэм чин хэрцгийлээ өгж байгаа, өвчрэлээ өгж байгаа. Тэгтээ Alice in Borderland нь илүү над дээр санагдаж байна. Каднер дээр гүйж харьяажсэн. Тэгээ ядаж тоглоомууд нь ч гэсэн өөрөө сонгох юм да тий. Цанаас нэг өгөхгүй. Тэгтээ сүүл рүү өчтөд сонгоо хэлсэн да. Гэж бас Alice in Borderland ч ер нь чанартай шүү дээ. Underrated гэж яригддаг шүү бас тий. Уг нь Squid Game-ээс өмнө гарсан. Би бүр ингээд за ингээд ярьчвал бас хэл амнарт юм байна гэдэг. Squid Game ч юм болохоор бүх юм ингээ хоолунд нь цаанаасаа бэлэн байхгүй. Alice in Borderland чинь ер нь эхний сеснийг те ингээ survival хийгээд байгаа байхгүй. Тэр survival хийх юм үнэхээр гоё идэх байхгүй те. Яг өөрийнхөө хүчээр ингээ юм уу бүтээгэл хэд хоногийн настай тэгээ тоглоом тоглохоосоор аргагүй. Тийм. Гоё л доо. Энэ хоёрыг яг харьцуулаад яриад тэгээд тэгээд гээд яриад байх хэвээр яриад л авах. Hunger Games-ийн ертөнцөө Maze Runner ах уу? Hunger Games. Яа, Hunger Games яг ой дотор жинхэнэ өөрийнхөө хүчээр survival хийх гэж те ан амтан агнаад. Би яа дуртай хэр Hunger Games-ийн 3 бот номыг яг гурлаг энэ киног нь үзэхгүй гэж гүрийж чаад киног нэг хориоцсахгүй. Яг англиар номыг ингээд өдөртийг 12 хугацаар ингэж үзсэн байхгүй. Chapter нэг цэвэр англиар нь уншаад бүр ингээд жоохоо охинтой ингээ харуулдаг гэсэн яг уйлжсэн байхгүй. Кинон дээр хэлэхсгүй номон дээр бүр ингээ 2-3 мэлэлтэлсэн байхгүй. Яг тэгээ тэрний нүд рүү ингээ тэгээ би тэрийг уншаад англиар яг айгу сайжруулчихсан байхгүй. Яг 3 сар тасалдах өдрөөл уншаад. Тэгээ миний англи сайжруулалт тасалсан ном учраас Hunger Games их дуртай. The platform уу? За. Snowpiercer. Гоё штэ вагон дотор ингээл тий үйл явдал платформ нэг сонирхшаа. Snowpiercer үнэхээр гоё. Тэр чинь ертөнц нь гоё байхгүй тий. Гоё штэ вагон дотор ч алцаа. Аль дээр нь л алцсан штэ. Яг Snowpiercer нь яг жинхэнэ утгаар алцгал юм байна л да тий. Платформ арай барьцгүй. Survival skill шаардсан тий. Ингээд хүний decision maker гэдэг жинхэнэ гаргаж байгаа байхгүй. Тийм байна. Нэр өдөрдөх чадвар мадруу юу гэдэг бас арай нэг үзэлцээ гэх нь Snowpiercer юм байна. Би нэг юм ертөнцийн арай том ч юм үйл явдалтай юм руу ороод байгаас тий. Нэг Squid Game платформ чи нэг хэсэг газар ороод байгаа шүү дээ тий. Тэр юм боогдох дург юм шиг байна гэдэг юм тий. Жоо том. Энэ хоёр аль аль нийгмийн нөгөө ялгааг харуулдаг тийм. Нэг нь баячууданд ороос эхлээд дэше явдаг бол нөгөөх нь баячууд нь урдаас эхлээд ингээд аргашаа явуулдаг. За тэгээд өнөөдрийн контент маань ер нь дуусах дэшегээ хандж байна. Тэгээд өнөөдрийн контент ер нь ямар өсдөгдөл та ер нь энэ контентыг үзэж байгаа хүмүүст хандаад нэг үг хэлээч. За ингээд
энэ дугаарыг үзэж байгаа та бүхэнд ямар ч сан мэд дэвшүүлье. Цагаан сараа сайхан тэмдэглэсэн та бүхэн минь. Тэгэхээр яг нэг ойрд ингэж кино минь яриаг бас их сонирхолтой нь яагаад гэвэл мөнгөлөө маань бас гоё сонирхолтой санаанд ормгүй те. Бас чанга асуултуудыг бэлдсэн байна. Тэгээ энэ асуултанд хариулангада хуучин үзчихсэн гоё дурсамж болсон киногоо сэдрэж бодоод тухайн үйл явдал юу гэдэг ямар мессеж хүнд өгсөн гэсэн сэдрийг эргэвсэж бодохоор үнэхээр гоё байна. Ойр дандаа л өөр одоо альбом ажил те бизнесийн шугамаараа төсөл прожект гэж явж байгаа учраас ингээ киногоо бас нэг сэргийж ирсэн чи бас их сайхан сэтгэл төрж байна. Тэгээд бас мартсан кинонуудаа дөрүүдээ эргэж санаад нэр эн чинь ийм мессеж өгдөг шүү дээ гэх тэрийг бас үзэж байгаа та бүхэнтэй хуваалцаж яриад бол бас гоё үтэй те одоо ариун нэмтэн цаг хугацаа гэдэг шиг нэг тийм үгнүүд өгдөө шүү дээ. Сайхан цаг хугацааг өнгөрөөлөө. Кино бол одоо угаасаа л гол зорилго нь хүмүүст одоо хэрэгтэй мессеж өгч хүмүүсийн өөрсдийнхөө өнцгөр хүлээж авдаг те. Энэ бүхнийг бол бүгдээрээ одоо багахан хугацаанд бас товчлоод бас ингээд киноныхаа дөрүүдээр дамжуулаад ийм кино ийм агуулгатай гэж ярилцлаа. Тэгээ та бүхэн ч гэсэн нэг хэрэг үзсэн кино бол мэдж байгаа. Үзээгүй кино бол бас хайгаа дахиж үзэхэд одоо нэмэгтэй ганц хоёр кино таарлцсан болов уу гэж найдаж байна. Тэгээд үнэхээр гоё ярилцлаа, бас гоё чанартай асуулт тавьсан байна. Яг ингээд ижил салбарын хүн, манай салбарын хүн ижил ярьдаг контентын хүнтэй ингээд цуг цугаа ярих бол бас сонирхолтой юм байна. Тэгээ бас нэг мэддэг кинод ярих ч урамтай шүү дээ. Тийм чинь тэр үе ингээд сүүлийн одоо нэг киноны энэ ертөнцид амьдрах уу гэж үнэхээр өмнө бодож байгаа үү те. Бодож байгаа зүйлийг асуургүй нэр юу вэ гэж бас тарих ажиллаад гоё сонирхолтой байлаа. Тэгээд бас гоё асуултууд байна. Тэгээд та бүхэн ч гэсэн бас хамтдаа гоё кино талаар бас ярилцаж сонссон байхаа. Мэдээж хэрэг сэтгэл хэсэгт өөрсдөө зүйлийг хэлэх байхаа. Зарим юмыг андуурсан буруу зүрх ярьсан болов уучлаарай. Угаасаа тэгээд нэг олон юм дунд тойлоод нэр ус он сар юу гэдэг тийм юм холих тохиолдол угаасаа гардаг шүү. Тэр бүхнийг та бүхэн ойлгож зөөлөн өнгөрөөгөөрэй гэх юм да.